сая хэлж ирсэн. Тэр дөрвөн амьсгалын аппарат гэдэг хамгийн гол юм бол бэлэн байдалд байж байна. Одоо нэг амьсгалын аппаратанд хүүхэд байна. Бусд нь бол бэлэн байдалд байж байна. А тэрнээс бол амьсгалын аппаратанд бүгд орчоод нөгөө диализ гэдэг шиг бөөрийн нөгөө цус цэвэрлэдэг шиг хүлээж байгаа юм байхгүй. Яг заалтаараа орё гэвэл бэлэн байж байгаа. Гэхдээ нөгөө засгийн газрын нэмэлт тусламжаар 350 сая одоо өгсөн байгаа. Тэрний дагуу бид нар гаасан энэ нэмэлт монитор амьсгалын аппарат гэдэг дөрөв нэмэгдсэн байгаа. Эдгээр ингээд нэг төдөр ороод ирнэ. А энэ бол хоцорж орж ирж байгаа биш. Ягаад гэвэл гэрээ хийсэн газрууд маань бас боломжоор түргэн шуурхаа эхний ээлжийн юмнуудыг нийлүүлж байгаа. Тэгээд бид нар энэ цаг алдаж шууд гэрээгээр явж байгаа. Тоног төхөөрөмжөд орж ирнэ. Ингэснээрээ бол яг зүгээр одоо байхгүй байгаа юмыг нөхөж авч байгаа юм биш. Сэхэ эрчим тэмчилгээ бол 10 ортой. 10 ор тус бүр одоо амьсгалын аппараттай, мониторингтай энэ төр байх хэрэгтэй байхгүй юу? 5 орж ирж байгаа юм байна тийм үү? Сургуулийн 5, автомат хариур 12, туслын автомат шахуурга 13, за дефибриллятор 4. За тэгээ дээрэс нь бас галтгооны тоног төхөөрөмжтэй. Ингээд нийтдээ 350 саяын одоо тоног төхөөрөмжүүд нэг өдөр залгагдана гэсэн үг үү тийм? За Шууд орж ирэх хэмжээнд одоо тулцсан. Суулаад ингээ орж ирж байгаа. За ингээд тэгэхэд бол ямар ч үсэн нэг эмчилгээний шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудал төр бол ямар нэгэн асуудал бол цаашдаа бол гарахгүй гэж харж байгаа тийм үү? Тохируулаад нэмэлтийн хүн болгонд яг монитор залгаатай байх хэрэгтэй. Тэрэнд нь тохируулж бид нар захиалга өгсөн. Одоо 12 хяналтын монитор орж ирэх. Тэгээ одоо 12 орж ирэхэд энэ бүрэн ажиллаж байгаа 8 байгаа. Тэгэхдээ энэ бол яг одоогийн нөхцөл байдалд үүргээ гүйцэтгэл бид нар шавхал ажиллаж байна. Хүн хүчний хувьд бол манай сэхэний бэлтгэгдсэн улсууд бол өөр сэхэнээс нөхөгдөж ирээд ажиллахад төвөгтэй. Халдвартын сэхэ өвөрмөц онцлогтой ийм сэхэн байдаг. Энд бэлтгэгдсэн ажиллаж байгаа хэдэн хүн л ажиллана. Тийм учраас энэ дээр байгаа хэд маань ээлжлээд хоноол одоо чинь Совилогч нарын хувьд ямар шохон байна? Совилогч бол одоо хуучин энгийн үед бол 25 хүн хондог байсан бол одоо 45-аас 50 хүн хонж байгаа. Тэгээ энийг бид нар зохицуулж байгаа. Ягаад гэвэл нэмэгдэж бид нар сая ламба сайттай зөвлөгөө өгсөний дагуу тохиролцсны дагуу 12 совилогч нэмж авсан. Тэгэхдээ яг илүү цагийн асуудал шийдэж байгаа. илүү цагийн асуудал шийдсэн, мөнгөний шилжүүлээд өгсөн. Одоо энэ нөгөө ажиллаж явах энэ үед л илүү цагийг яг цаг тухайд нь өгнө гэдэг бол хүнд орно. Ядарч байгаа хэдий тулж ажиллаж байгаа ч гэсэн тэр хүн бас гэр орондоо цалингаа аваад харьж байгаа нь өөрийн сэхэж байгаа. Энэ тухайд бол одоо Монгол Улсын засгийн газраас энэ 948 саяыг гаргасан. Вакцина бол нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаар захиалсан. За захиалга бол одоо бүх мөнгөө шилжүүлсэн байгаа учраас бол 5 сарын 1-ээс 5-ны дотор бол ороод ирнэ. За энэ бол одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамар одоо зөвшөөрөгдсөн үйлдвэрүүдээс авдаг манайх. Дархлаажуулалтын хуулиар бол аль нэг газараар авдаггүй. Энэ олон улсын байгууллагаар дамжуулж ингэж авдаг. Яг тэр журмаараа явж байгаа. За нэмэлт вакцины бол одоо 18-аас 35 хүртэлх насны улсуудыг хамруулна гэсэн ийм үндсэн зорилт тавьж байгаа. Мэдээж хэрэг шаардлагатай өөрөө хийлгээ гэсэн хүнд хийх боломж бол байгаа. Гэхдээ энд нэг тайлбар өгөхөд ерөнхий сайд одоо вакцины болцсон юм яриад байна л да. Өнөөдөр товлын вакцины, голомтод хийх вакцины бол хавдар судлалын үндэсний төвдөр яг номоор явж байгаа. Одоо та вакцинжуулалтын одоо хадгалалтын газраар орж бас танилцах байх. Энэ бол ерөөсөө тасалдал байхгүй. Бидний одоо засгийн газрын шийдвэрээр оруулах гэж байгаа вакцин гэдэг бол нэмэлт вакцин. Нэмэлт вакцин. Энэ сая нэмхүү даргын хэлээд байгаа энэ тоног төхөөрөмжөөс гадна бид нар одоо эмэн дээр нэлээ өглөөнөөс хойш ярьлаа л да. Ер нь одоо энэ маш хүнд орж ирээд байгаа энэ хүүхдүүдийг дархлаажуулалтын тэтгэх журмаар яаж одоо эмийн асуудал шийдэх вэ гэд өглөөнөөс хойш яриад одоо жишээлх юм бол Impex компани ерөнхий захиралтай өглөө би утсаар яриад энэ иммуноглобулин гэдэг одоо энэ Солонгос улсад үйлдвэрлэсэн энэ одоо тариа урд өчигдөр орой буусан. Энэ бууснаас одоо ямар тохиолдолд өнөөдөр нэг 100 өгөөд байгаа ч гэсэн учраас өнөөдөр шууд одоо Impex компани мөнгө төгрөгийн шилжүүлэхээс өмнө одоо нийлүүлж явах жишээтэй. Бид ингээл бүх арга хэмжээгээл авч байна. Бидний хувьд бол энэ илүү цаг саяын тэр илүү зардлууд нөхөгдөд орчвол маш чухал. Одоо бол эмийн хэрэглэн дээр
одоо сая чухал юмыг импексын хамаан дэмжиж оруулж өглөө. Бусад энэ шинж тэмдгээр эмчилдэг бусад эмчилгээний зүйлсүүд бол хангалттай байна. Яагаад гэвэл энэ нь 5 сар 6 сарын нөхөгдөд бид нар урт арийнхаа юмыг хэрэглээд байгаа байхгүй юу? Оны төгсгөлтөл жоохон тийм юу дутагдал үүсдэг. Нэг хэд хэдэн зүйл дээр хэдүүлээ юу ямар юм аа. За нэгдүгээрт тэтгэл дөрвөн сүүлийн 2-3 сар штабын зохион байгуулалтад ажиллаж байгаа. Хүмүүс ч гэсэн ингээд энэ дээр нэг онцгой комиссион гаргаж ажиллаж байгаа. Тэтгэл дөрвөн хэлбэртэй яасан. Одоо тэгэхээр Ламбаа дарга нийт өдрийн засгийн газрын хурлаанд нөгөөдөр оруулаад шууд энэ усын онцгой комисс гэдэг юугаа байгуулчих. Ер нь бол шийдвэрээ гаргаад одоо ажиллаж байгаа стабил үндсэндээ болно гэсэн үг шүү дээ. За нэгдүгээрт усын онцгой комиссаа байгуулах асуудлаа хийчих. Хоёрдугаарт одоо ингээд сая бүх ингээд аппарат хэрэгслүүдээр тоог нь гаргацсан 350 сая одоо төгрөгийн бүх хяналтын монитор, инкубатор, хамсгалын аппарат, сорулгын аппарат, автомат тариагуур, туслын аппарат гэдэг энэ бүх зүйлүүдэд шаардлагатай тоо хэмжээгээр нь нийлүүлчих. Ингээд тэгэхэд 350 сая мөнгөнийх нь их усүр бол яам дээр байгаа. Тэгээ яам бол энийг нэгт өдрөхэд бол нийлүүлээд оруулчихна гэж ингэж ойлгож байна. За дараагийн 3 дахь асуудал хөл хорой утахгүй гэдгээ одоо бол бас дахин одоо хэлэх хэрэгтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгуулагч төр одоо энэ зэж байгаа бүх мэргэжлийн хүмүүс бол хөл хорой бол ямар нэгэн үр дүн өгөхгүй гэж. Тийм учраас хүмүүс төр бас байнгын хөл хорой тавиач инээ дэргээд байгаа санал болж байгаа хүмүүс энэ бол үр дүнгээ өгөхгүй гэдгээ бид нар 3 дугаарт бол хэлэх ёстой. За 4 дугаарт одоо бол ингээд вакцинтай хүүхдүүд үндсэндээ гайгүй. Тэгэхээр хамгийн гол аюул нь юун дээр гараад байна нөхөр 0-оос 8 сартай хүүхдүүд дээр гарч байгаа тийм үү. Тэр 0-оос 8 сартай хүүхдүүд дээр 2 арга хэмжээ авъя. Нэгдүгээрт одоо энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх энэ дархлаатай холбоотой одоо ийм тариа хэрэгсэл бүх одоо иммуноглобулин ингээд сая оруулж ирж байгаа юм импексээс шаардлагатай хэдэн ширхгийг тоо тунгаар авах хэрэгтэй байна. Нийт өдрийн засгийн газрын хурлаар Ламбаа сайд оруулж ир. За нэгдүгээрт, хоёрдугаарт 0-оос 8 сартай хүүхдүүдийг эрүүл мэндийн төвүүд дээр авчирч, өрхийн эмнэлгүүд дээр авчирч үзүүлэхээр эргээд нөгөө халдвар аваад байгаа учраас гэрээр нь 7 сарын 1 хүртэл эмчлэх энэ зохион байгуулалтын арга хэмжээг авцгаа. Тэгэхээр аймаг нийслэлийн засаг дарга нарт би бол өөрийнхөө шугамаар үүрэг өгнө. Тэгэхээр одоо ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн төвүүдлөө бас өрхийн эмнэлгүүд лөө 0-оос 8 сартай хүүхдүүдэд зөөхөө болио гэдэг энэ одоо чиглэлийг бүх эцэг эхчүүдтэй бол өгөх хэрэгтэй. Гэрээр нь очиж үйлчилнэ гэдгээ хийх ёстой. За дараагийн нэг зүйл төсвийн байгууллагын ажилтнуудаа бид нар шууд засгийн газраас тогтоол гаргаад үүрэг өгчээ. Хувийн хвшлийнхэнд уриалъя. Юу гэхээр зэрэг энэ 0-оос 8 сартай хүүхдүүдтэй, хөл хүүхдтэй эхчүүдийг одоо нэг хүртэлх насуу нэг хүртэлх насны ийм хүүхдүүдийг нөгөө хөхөр нь холлох болцоо гаргах, ажлын цалинтай чөлөө олгох, за ажил хийж байгаа зайлшгүй хүмүүсийг бол нөгөө хөхөр нь холлох энэ болцоог гаргаж ажиллахыг хувийн хвшлийн бүх одоо энэ байгууллагын удирдлагуудад за төсвийн байгууллагынд үүрэг болоод ингээд ажиллая. Бас хугацаа 7 сарын 1 байх ёстой юу? 7 сарын 1 хүртэл энэ огцом тархалтыг дарах хэмжээнд бол энэ хугацаагаа бол дарж ажиллая гэсэн ийм зүйлийг хэлмээр байна. За дараагийн 6 дугаар асуудал нь бол энэ халдвар төвчнийхөө талаар бодиттой мэдээллийг цаг тухайхын мэдээллийг сайн өгчөмөр байна. За энэ тал дээр бас энэ мэргэжлийн хүмүүс эрүүл мэндийн яам хамт ажиллаад бас манай хэвлэл мэдээллийн байгууллагуудыг би бас дэмжиж энэ үнэн зөв бодиттой мэдээллүүдийг цаг тухайд нь өгч явах ажлыг зохион байгуулъя. За 7 дугаар асуудал нь болохоор зэрэг яг энэ Улаанбаатарын өвчнөд гарч байгаа энэ сэрэмжлүүлэг анхааруулга энэ бүх зөвлөмжийг би бас мэдэж ажиллахыг бүх эцэг эхчүүдтэй уриалмаар байна. Тэгээд энэ эрүүл мэндийн энэ манан зогсож байгаа энэ хүмүүстэй цаг наргүй ажиллаж байгаа энэ хүмүүстэй бол хамтарч ажиллахыг би бас одоо нийт иргэдтэй бол уриалж байна. За дараагийн нэг асуудал нь бол үнэхээр энэ 24 цагаар ажиллаж байгаа эмч сувлагчдын илүү цагийн мөнгөнийхөө асуудлыг тооцоог нь хийгээд цаг тухайд нь олох асуудлыг Ламбаа сайд мөнгөнийхэн дүнгийг оруулж ир. Одоо сангийн яамны төрийн нарийн бичгийн дараа бас наттай хамт энэ төв дээр ажиллаж байгаа учраас бид нар бол санхүүжилтийн асуудлыг нь цаг тухайд нь шийдэх энэ асуудлыг бид нар бол шийдэж явна гэдгийг бол хэлж байна.
интермедиэд ажиллаж байгаа манай их хүүхдийн эрүүл мэндийн төвийн хамгийн сайн их хүүхдийн эхийн одоо нялх хүүхдийн эмч эдгээр чинь цөмөөрөө 7 хоног бүр 2 удаа ирж үзлэг хийж байгаа шүү дээ. Баян үзлэг гэж зөвлөгөөгөө өгөөд яваад байгаа. Энэ халдвартын эмч өөрөө нөгөө эмчлэх арга тактик бүх юмныхаа хувьд бас өөр үед ингэнэ. Тийм учраас ингээд өөр эмнэлгээс эмч сувлагч нар аваад юу яадаг бол ерөөсөө боломжийнх нь хувьд буруу. Тийм учраас эдний өөрсдөө яг энэ халдвартаар мэргэсэн энэ эмч нар нэгдүгээр дэмжлэх хэрэгтэй. Хоёрдугаар би бас сая эмч сувлагчдын тоо асуулаа. Сувлагч нар бол 25 хүн ажилладаг байсан. Одоо нэмээд 48-аас 50 хүн ажиллаж байгаа юм байна. Сая бид нар илүү цагийнх нь бүх мөнгө төгрөг инээ тэрэ гэсэн юмнуудын бүгдийг шийтгэр боллоо. Бид нар сая нэмээд ерөөсөө ор болон амьсгалын аппараттай болох энэ юуг нэг төдөр ламба дарга одоо ингээ бүх төхөөрөмжүүд зөвхөн амьсгалын аппарат биш. Дээрэс нь нөгөө мониторингууд, инкубатор, тэр автомат хариур, автомат тусаалгын аппарат гэдэргээд нэг үрэл бол тоног хөрөмжөд бол ямар ч асуудал байхгүй. Сая өнөө өглөө бас нэмээд тэр иммуноглобулин гэдэг нэг дархлаа сайжруулдаг юу вэ штэ. Тэр одоо 100 авчаа сая бид нар бас санхүүгийнх нь асуудал шийдээ нэмжтэй 300 мянга гэдэг одоо ингээ захиалгууд нь явж байна. Тэгээд энэ бас дархлаа сайжруулахын юмнууд өгөхөөр эмчилгээнд нь ямар үр дүн гарч ийн гэдгийг эргээд нэгтгэхийн урал руу ламба дарга орж ирээд танилцуулах гэх. Тэрвээ энэ нь илүү үр дүн өгчөөд бид нар дахиад нэмж авах юмнууд байна. Нэг үрэл бол одоо бол мөнгө дутагдсан юм алга, хүн хүч дутагдж байгаа юм алга. Одоо бол ганцхан тэгэл сайн номоо уншаал хүүхдүүд маань хурдан идгээсэ гэдэг ийм юмд ороод мэж. Ээж нар бол бүгд ороод хүлээд байгаа гэдэг юу бол хэлж штэ. Гэхдээ нэг өөр бусад одоо тэр ах トゥ нар эдрээ орж баслахаар энэ сулдаа муудцсан хүүхдүүд дээр нэмж орж гадна энэ элдв юмнууд бол хэрэггүй. Та нарт бол хоёр өрөө нэмээд гаргаад өгсөн ямар ч байсан одоо бол нэг тийм гадаа матаа байгаа юм алчингуу гайгүй зэмлэгийн удирдлага хэлж байна. За тэр чиглэлээр та нар яач нь. Гэхдээ гол юм хүүхдүүд лөө анхаарлаа хандуулах хэрэгтэй учраас. Тэгээ сая бол бас нэлээд арга хэмжээнүүд бид нар авах шийдчихлээ. Бас хэвлийнхэнтэй хэллээ. Одоо энэ баг насны 1 ой хүртэл хүүхдүүдэд хөхүүлдэг энэ бас цалинтай чөлөө олгодог зүйлүүдийг хувийн хвшлийнхэнд уриалаад бид нар төсвийн байгууллага дээр ч гэсэн маш шийднэ. Тэгээ гол юмнууд одоо ингээд 18-аас 30 насныхныхаа энэ вакциныг нь сайн амруулаад ичих юм бол гол одоо халдвар гарч ирээд байгаа юм. Тэндээс болоод 0-аас 8 сартай хүүхдүүд яг вакцин хийлгэх нас нь болоогүй байдаг учраас л ингээд халдвар авчиад байгаа учраас тийм учраас энэ дээр бол нөгөө дархлаагийн сайн сайжруулах эмчилгээ энэ витаминуудыг тараалт хийгээд дээрэс нь бас яг 0-аас 8 сартай хүүхдүүдийг энэ эмнэлэг дээр авчирч эрүүл мэндийн төвүүд дээр авчирч өхрийн эмнэлэг дээр үзүүлдэг нь хөл хорой тогтоё гэж бодож байгаа. Зөвхөн гэрээр нь явж эмчнэр тэр өхрийн эмнэлгийн хариуцлагаас гадна тэр эмчнэрийн бас илүү цагийн мөнгө тэр явж байгаа зардал мөнгөийг бид нар бас шийдэх хэрэгтэй. Тэр асуудлыг орж иж бас шийдвэл үүргийг эрүүл мэндийн яамд өгч. Харин яг тийм зөв. Одоо ингээд зөвлөмж код бит даалт үедээ 21 хоног байгаа байхгүй юу? Харин энэ чинь нэг авид нь удаа хугацаатай юм байна. Тэрийг нь оншилчвал ийм хүндрэл гарахгүй шүү дээ бас. Нууц үеийн 21 хоног учраас хамгийн бас хүндрэлүүд тэндээсээ гараад. Тийм учраас энэ хөл хорой тогтоох бүх юм бол ямар ч үр дүнгүй гэд дэлхийн эрүүл мэндийн байгууллагч хэлээд манай бас мэрэгжлийн эмчнэрч хэлээд байгаа. Тийм учраас хөл хорой бол энэ Улаанбаахын эмчилдэг арга бол биш ээ гэд. Тийм учраас саяны хэлдэг энэ аргуудаар бид нар хэдүүлээ нэг ажиллаад тэгээ харандаа. Саяны хэлдэг амьсгалын аппаратууд, бүх тоног төхөөрөмжүүд, нөгөө юунууд шүү дээ, инкубатор, тэр мониторууд эдэр эн чинь бүр ингээд бүтэн 1-2 сарын бүтэн процесс явж иж одоо нэг өдөр орж ирж байгаа байхгүй. Нөгөө гадаад улсад хэлээд үйлдвэрлээ захиалаад аваад наашгаа тээвэрлээд ирж байгаа. Тэрнээс 3-4 өдрийн өмнө нэг хэвлэл мэдээлэл хурж ирээд хийвэл одоо бид нар дахиад 2 сарын дараа орж ирж байгаа төхөөрөмжийн тухай ярина шүү. Энэ 2 сард чинь битүү бичгэнсээр одоо энэ ламба дарга, энэ эрүүл мэндийн яам, энэ эмнэлгийн чинь сүүлийн 2-3 сар ерөөсөө дандаа илүү цаг, дандаа 24 цагаар ажиллаж байгаа хүмүүс байхгүй юу? Зүгээр энэ дээр нь ингээд нэг хүмүүсийн сэтгэл санаагаар тоглоод тоомоогийн нэмэл ингээд яг ингээд та нар шиг ийм хүмүүсийн сэтгэлийг бүр ингээд өмрүүлээ хайчаад байгаад нь л тэгж байгаа. Тийм учраас бид нэр ирээд энэ сүүлийн 2-3 сар энэ мөнгнүүд нь дандаа шийдэгдсэн. Бид нар ч одоо бүр ингээд вакцин захиалаад вакцин нь одоо 5 сарын 5-нд орж ирэх гэж байгаа шүү дээ. Дахиад бүр олон улсын хэмжээнд захиалсан юм. Дахиад энэ шийдэх нь бас 2-3 сарын өмнө шийдсэн асуудал байна. Энэ иммуноглобулин чинь 3 сарын 1-нд захиалж өнөөдөр өчигдөр орой болоо ш Солонгосоос. Нөгөө ахлаа хад. Энэ Улаанбаахантай холбоотой асуудлаар Монгол Улсын ерөнхий сайд өнөөдөр халдвар төвчин судлалын үндэсний төв дээр ажиллаа. Тэгэхээр ер нь бол одоо 1 сарын 1-ээс за өнгөрсөн оны ер нь бол 12 сараас эхлээл Монгол Улсын засгийн газар бол одоо тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн. За миний хувьд бол одоо жишээлх юм бол Монгол Улсын засгийн газарт 2 сарын өмнө вакцины жолоолтын асуудал
тоног төхөөрөмжийн асуудал, эмийн асуудлаар бол одоо асуудал орвол засгийн газрын тогтоолууд гарсан. Тухайлах юм бол одоо 350 сая төгрөгийн одоо тоног төхөөрөмжийг халдвар төвчин судлалын үндэсний төвд нийлүүлэх юм одоо шийдвэр гарсан. За энийг бол одоо шууд гэрээгээр худалдаж ав гэж одоо үүргийг өгсөн бидэнд. За энийг бол бид одоо хөөцөлтөд хэрэгжүүлээд энэ чинь 2 сарын дараа л одоо өнөөдөр компаниуд маань бол гаднаас энэ юмнуудаа оруулж ирээд маргаашаас эхлээд нийлүүлээд эхлэх гэж байна. Ирэх даваа гарагаас. За өнөөдөр одоо жишээлх юм бол бидний одоо өмнө хийж байгаа нэг том ажил бол энэ илүү цагаар ажиллаж байгаа улсуудын мөнгөний асуудал байгаа. Халдвар төвчин судлалын үндэсний төвд илүү цагаар ажиллаж байгаа эмчнэрийн илүү цагийн мөнгө 114 сая төгрөгийг одоо шийдэж өгсөн. Одоо улсын хэмжээнд эн чинь одоо ингэж ажиллаж байгаа шүү дээ. Тийм учраас сая ерөнхий сайд улсын хэмжээний бүх мөнгөийг бол одоо эрэх даваа гарах засгийн газарт оруулж шийдвэрлэгчлээ шүү дээ. Энэ бол одоо бас нэг том арга хэмжээ болно. За нөгөө талаасаа бол энэ сэхэнэ дасаг болоод энэ халдвар төвчин судлалын үндэсний төв дээр бол энэ мэдээлэл хийх, лавлгаа хийх, сургалт явуулах бүх ажлыг бол одоо өдөрдөм зааврын дагуу бол одоо манай лавлгааны төвийнхаа хувьд улсын хэмжээнд бүх ажлыг зохион байгуулж явуулж байгаа. Одоо 3 том одоо зөвлөл юу ажиллаж байгаа шүү дээ. Одоо баг, эмнэл зүйн, дархур судлалын, эдийн засаг санхүүгийн гэдэг. Энэ бол одоо нөгөө 2010 онд одоо өрнжсэн тэр халдвар төвчөнтэй тэмцэхэд ямар баг ажиллаж байсан яг тэр юм шиг ажиллаж байгаа. Одоо энэ чинь 3 сар гаруй хугацаанд байгуулагдаад ажиллаж байна. За эмчнэрийн хувьд бол одоо сая одоо нарийн мэрэгжлийн эмч сувлагч нар бас одоо дутагдаад байна гэж ингэж хэлж байна. Энэ талаар бол маш их том арга хэмжээнүүд авсан шүү дээ. Энэ одоо хувийн болон бусад эмнэлгүүдэд ажиллаж байгаа яг нарийн мэрэгжлийн эмчнэрийг хүртэл одоо бид дайчилж энд ажиллуулж байгаа шүү дээ. Одоо 7 хоногт 2 удаа үзлэг хийж байгаа, зөвлөгөө өгж байгаа, санал бодлоо солилцож байгаа. За одоо 8-9 хүнийг одоо нэмхүү захирал одоо тушаалаа гаргаад бүр гаднаас авцсан байгаа. Эдгээр чинь бол одоо өнгөрсөн хугацаанд л авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ шүү дээ. Бид энэ арга хэмжээг бол цааш улам эрчимжүүлнэ л гэж бодож байна. Зүгээр ерөнхий сайдын өнөөдөр ирээд газар дээр нэм тодорхой шийдвэрүүд гаргаж байгаа нь бол одоо энэ эрүүл мэндийн салбарт энэ эмч мэрэгжилтэн одоо энэ сувлагч нарт бол маш их урам өгсөн ийм ажил боллоо л гэж одоо миний хувьд үзэж байна.